тэгээд яваад гэж нэг боддгоо. Тэгтээ дэргүй нийгэмд бол би идэвхтэй байна. Та хамгийн ихний асуулт төлөө хоёр дахь асуулт төлөө өстө тэр утга үү. Энэ бол дураа ээж нэг 20-25 жил болно гэсэн бодолтой. Тэгж итэл тэгээд аяанда тэгээд уучнаа чинь олдох юм. Одоо тэгтээ дэр чи бас их хортой үр дагаврууд бол их бас гаргаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэ ямар нэг байдлаар. Сонь мессежүүд ирдэг. Өөртөө ч уулзаж оюунлаг зөвлөгөө өгөх хэрэгтэй байж гэдэг юм. Тийм үү. Тэгээд би нэг уулзаж байсан тийм мессеж ирэх юм. Тэгээд одоо танаас одоо ямар оюунлаг зөвлөгөө авах вэ гэсэн. Нөхөр бол яг та нэг шар хөвлөлүүд дээр гардаг мэдээлэл үндэслээд одоо намайг төсөөлч гисэн. Тэгээд бид нэг 30-40 минут одоо нэрийг хэлээд явах уу. Нэг уулзаж суусан тэгээд оюунлаг зөвлөгөө өгч чадчихна. За шулуух байлгад уучлаарай өнгөрч байгаа юм шүү. Надаас харин жоох оюунлаг зөвлөгөө аваад сарсан байна. Энэ 2012 оны Улсын хурлын сонгуулийн үр дүнг буюу энэ сонгуулийн онцлогийг та юу гэж харж байна? За 12 оны сонгуул бол ер нь захтай би ч нэг олон сонгуул мэдхгүй ш. 2004 оны орон нутгийн сонгуулиар ажиллаж байсан. 8 онд бас ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар бас ажиллаж байсан. Зүгээр цаг үеийн хувьд бол энэ бол бус сонгуулиас бол маш өөрчлөлт. Яагаад? Одоо эдийн засгтайгаа шууд холбоотой. Томоохон одоо их бүтээн байгуулалтуудыг одоо эхлүүлэх одоо гараан дээр бас бид нар зогсож байгаа. Яг урт удаан хугацаанд Монгол улсын одоо дүр төрх хөгжлийг одоо тодорхойлох том алхмыг одоо хийж байгаа. Энэ үүднээсээ яг одоо энэ нөхөө одоо эдийн засгийн цаг үед бас энэ хурлын парламентын засаглалтаа одоо Монгол улсын одоо сонгуул болно гэдэг бол маш чухал та. Энэ сонгуульд бол одоо Монгол Ардын нам бол ял нэгдэгт бол бас бүрэн дүр ихтэй байна. Уусаач улс төрийн үзэл баримтал өөрөө зүүн төвхтөө яг одоо ард түмний одоо дундаж эдийн засгийн одоо чадамжийг одоо бий болгох гэсэндээ зөвлөв хэлээ. Тийм л үзэл баримтал шүү. Томоохон бүтээн байгуулалт уул уурхаагаас олох ашиг орлогыг одоо тэгш хуваарлыг зөв хуваарлыг гэдэг дээр таны байр суурь ямар байдаг вэ? Яг хамгийн зөв оновчтой л одоо хуваарлтыг хийх хэрэгтэй л. Тэрнээс биш одоо олж байгаа нэг л тэрийг хавтгаруулаад одоо ард түмнэрээ завччихвэл бас болохгүй шүү дээ. Уулуурхаа бол угаасаа яа харахгүй л Монголын эдийн засгийг тижээж байгаа салбар манаас уулуурхал болчиход байна л да. Энэ ч бас одоо экспорт талдаа бодох юм бол хамгийн зөв оновчтой. Гэхдээ уулуурхаа бол мөх юм биш. Одоо нөөц дуустдаг. Уул техникийн одоо байдал одоо хүндэрдэг. Нэгж бүтээгдэхүүний одоо өртөг өсдөг. Янз бүрийн одоо бас байгалийн бас эрсдлүүд бас их гардаг. Уулуурхаа бүтээгдэхүүн маань одоо шинжлэх ухааны технологи хөгжснөөр бас үнгүүтэх асуудал бас их гардаг. Одоо Японд очил одоо 14 төмрийг орлох одоо тийм хялгсан утас юм одоо тий. Одоо шинэ тийм утас гараад ирж байгаа жишээтэй. Магадгүй үзээ нэг цаг төмөр бол ямар ч үнсэргүй болох юм бол. Одоо зис бол одоо жишээлбэл хамгийн сайн одоо тог дамжуулагч металл. Магадгүй одоо бас зисийг оруулж болох бас шинэ бүтээгдэхүүн гараад ирж шүү тий. Тэгэхээр энэ утгаараа бол уулуурх бол одоо мөнхийн салбар бол биш л дээ. Гагцхүү уулуурхаагаас олж байгаа энэ одоо ашиг буюу одоо мөнгө хоригдлыг яаж одоо зөв оновчтой зарцуулах вэ? Одоо хөдөө аж ахуйн салбар юм тий. Одоо нэг хэдэн зуун жилийн өмнө хөдөө аж ахуйн салбар ямар байсан бараг тэр төрхөр л байж та. Гэтэл бол хийж болох асар том одоо томоохон ажлууд бол байна. Аялал жуулчлалын салбар. Бусад одоо боловсруулах чиглэлээ одоо бүтээн байгуулалтын ажлууд бас байна. Ер нь уулуурхаан энэ томоохон хөрөнгө оруулалт бусад ажлуудад гадныхны оролцоог одоо ямар хэлбэрээр ашиглавал та зүйтэй гэж үздэг. За альва нэг бүтээн байгуулалтанд одоо заашгүй шаардлагатай гэдэг. За нэгдүгээрт бол одоо дэд үтсэн асуудал тийм.
Хоёрдугаарт одоо технологийн асуудал. За дэдвүцийн асуудал ирэхэд бол мөнгө нь багт бол шийдэж болж байна. Технологи бол бас мөнгө нь багт бол хамаагүй худалдаад авч болж байна. За төр засгийн бодлогыг одоо зөв оновчтой бодлогыг босруулаад гаргаж болж байна. Гагцгүй нэг л том асуудал байна. Ерөөсөө манай одоо бос хүчний чадамжийн асуудал. Одоо яг за улсын хэмжээнд гэхэд одоо нүүрсэнд гүн босруулалт хийж одоо бензин гаргаж авах чиглэлээр бол за миний мэдгээр бол ганц 2 хүн байгаа шүү дээ. Үнэхээр одоо бас өндөр чадрын гагнуурчин бас манад байна байхгүй шүү дээ. Бизнес классаар Америкээс гагнуурч ирж ойдлоход ажиллаж шүү дээ. Тэгэхээр зөв болсон хүчний асуудал гэж байна. Тэгэхээр зөв таны асуултанд хариулахад юу вэ? За мэдээж одоо ч томоохон бүтээн байгуулалтууд чинь бас эрсдлэгтэй. Эрсдлээ бусдаа хуваалцах үүднээс одоо үүднээс тэгэл одоо дэдвүц технологи одоо хөрөнгө оруулалт гэл хөрөнгө нэлээд шаарддаг. Тэр үүднээс эрсдлээ хуваалцах үүднээс бол гадныханд бол хамтарч болж байна. Хамгийн гол нь ердөөс юу гэхээр одоо чадварлаг болсон хүчтэй ажиллах горим одоо нөө авч гэдэг юм. Энэ тал дээр бол яхаг гол манайх бол туршлахгүй ч. Ягарахгүй тэр үүднээсээ одоо гадны компаниудаа бас зөв зохистой одоо хувь хэмжээ эзэмших нөхцөлөөр бол ажиллахыг бол би зөвхөн дэмждэг. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ шинэлгээ телевизийн өөр асуулт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийгмийн хамгаалал хөтөлмөрийн дэд сайд Нямтайшрын Номтой Баяр өргөдөө оролцлоо. Ингээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж үзэгчтэй минь хамт байсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд бол танай телевизийн хамт олонд бас баярлалаа. Өнөөдөр ч бас цаг агаар сайхан байна. Өрн дулаан цаг ирж байна. 3 сар гарчлаа. Энэ одоо өрн дулаан цагт бас их бүтээн байгуулалт эхлэх одоо бас үе ирж байна. Энэ хавар одоо энэ жил бол урд жилээс одоо онцлог олон одоо томоохон ажлууд бол бас эхлэх одоо босгон дээр байна. Энэ үүднээсээ ч одоо бас одоо нийт телевиз үзэгч одоо нийт Монголынхаа түмэнд одоо бүгдээрээ одоо бүтээн байгуулалтанд шамдангуу оролцож хүн болгон одоо чаддгаа одоо сурж мэдсэн чаддгаа дээд хэмжээнд хийж өстэй их хөрөн сэтгэлээр одоо ажилласаа гэдэг л одоо нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яамны хамт бол бас хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ шинэлгээ телевизийн өөр асуулт нэвтрүүлгийн дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баярлалаа.